Эрдэнэт Хивс. Шинжлэх ухаан техник технологийн хөгжил дэвшлиг дагаад байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн ховордож улмаар үн цэн нь өссөөр хүмүүс ч байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхийг эрхэмлэн өдөр тутмын ярианда эко, натурал, био, пюр 100% зэрэг үг хэллэгүүдийг өргөн хэрэглэдэг болжээ. Эдгээр үсийг жинхэнэ утгаар нь илэрхийлэх байгалийн цэвэр бүтээгдэхүүний нэг бол хоньны ноос. Тэр дундаа Монгол хоньны ноос юм. Монгол хонь нь цаг агаарын эрсдэс уур амьсгал халуун хүйтнийг олон зуун жилийн турш байгалийн шалгарлаар давсан тул ноос нь халуун хүйтэн хуурай чихтэй ямар ч нөхцөл агаарыг тэнцвэржүүлэх онцгой чанартай. Иймд хоньны ноосон бүтээгдэхүүн хэрэглэх нь хүний эрүүл мэндэд чухал ач холбогдолтой. Монголчууд эд эдэллийн их цагаан алт хэмээн дээдэлдэг хоньны ноосоор олон бүтээгдэхүүн үйлдвэрлэж амьдрал ахуйдаа өргөнөөр хэрэглэж ирсэн нэг нь Хивс юм. Дэлхийн хэмжээнд ноосоор хивснэгдэг компани тоо жил ирэх тусам цөөхөр байгаа бөгөөд 2013 оны байдлаар гарын 13 багтах хэмжээнд тоологдож байгаа нь ноосны үнэтэй холбоотой. Өнөөдөр хоньны ноосны үн дэлхийн зах зээл дээр 1 кг нь $20 хүрсэн. 1 кг ноосыг $20 аваад зөвхөн хивсэнд ашиглах ноосоо ангилж ялгаад түүгээрээ хивс хийж хулдаалахад нэг хивсний зах зээлийн үн асар үнэтэй болж байгаа юм. Ийм ч учраас ноосон хивс нь дэлхийн хэмжээнд тансаг хэрэглээнд тооцогдсон. Монголд ноосны үн дэлхийн зах зээлтэй харьцуулбал харьцангуй хямд байдаг учраас монголчууд бид дэлхий дээр хамгийн хямд үнээр ноосон хивс худалдан авч хэрэглэдэг азтай хүмүүс юм. За манай Эрдэнэт Хивс компани Монгол улсын шавхадшгүй баялаг болсон хоньны ноос болон тэмээний ноос ноолрон төв хийдэг ашиглан төрөл бүрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэн гадаад дотоодын зах зээлд гаргаж байна. Манай компанийн хувьд Монгол хоньны ноосон хивс хийсэн бүтээгдэхүүн тэмээний болон ямааны ноолоор ашигласан нэхүүл бүтээгдэхүүн, ски бүтээгдэхүүнүүд өөрөөр хэлбэл ски шахаа, ски гудас, ски гутал, мөн барилгын дулаалгын материал, тэмээний болон хоньны ноосны дүүрэгчтэй оюун бүтээгдэхүүнийг цуц үйлдвэрлэж байна. Манай бүтээгдэхүүн өнөөдөр дэлхийн 19 оронд гарч байгаа. Үүнээс гадна бид 30 гаруй жилийнхаа хугацаанд 22 сая метр квадрат үйлдвэрлэн гадаад дотоодын зах зээлд гаргасны 48.8%-ийг экспортод гаргасан амжилттай ажиллаж байна. Жилдээ 3500-аас 4000 тонн хоньны ноос ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ явуулдаг гэсэн. Сүүлийн жилүүдэд бид 5000 орчим тонн ноос бэлтгэж бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ явуулж байна. Энэ маань өнгөрсөн жилүүдээс бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ болон гадаад дотоод зах зээл минь 25.6% өссөн амжилттай байна. Бид зөвхөн 2012 онд гэхэд 5000 орчим тонн ноос бэлтгэсэн. Үүнийг бол 15 аймгийн 180 гаруй сумаас 26820 мачнаас бэлтгэсэн буюу энэ мачтай бүгд урамшууллын засгийн газрын урамшууллыг олгож чадсан байгаа. За бид нар цаашдаа ер нь бол манай компани зорилго бол бид нар ноосны бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлийн хэрэглээг нэмэгдүүлэх, зах зээлээ хөгжүүлэх тал дээр нэлээд анхааран ажиллана. Ингээд бид жилдээ 6000 гаруй тонн ноос буюу нийт Монгол улсын ноос бэлтгэлийн 35-40%-ийг дангаар авч ашиглах боломжийг бий болгож байгаамаа. Энэ маань манай компани нийт хамт олонны маань ажлын үр дүн гэж бодож байна. Ноосон хивс нь өнгө үзмж сайтай, эерэг дулаан өнгийг ялгаруулдаг бөгөөд олон төрлийн нэхээс өнгө дизайны өргөн сонголттой. Шалны бусад материалуудыг бодвол халуун хүйтэн, хуурай чихтэй ямар ч нөхцөл дулаанаа хадгалж өрөөний чигийг зохицуулдаг. Байгалийн гаралтай учир хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй. Хивсний ноосон үслэг нь эргэн сэргийх чадвартай. Дуу чимээ өөртөө шингээж өрөөний шууганыг намсалдаг. Хөлийн уланд учрах дөргөлтийг багасгадаг. Халтардгүй, удаан эдлгээтэй тул эдийн засгийн хувьд хэмнэлттэй, эрдэмтдийн судалгаагаар өрөөнд доторх агаар бохирдуулагчдыг өөртөө шингээж агаар цэвэршүүлэгчийн үргийг гүйцэтгэдэг төдийгүй 30 жилийн турш энэ үргээ гүйцэтгэх боломжтой болох нь тогтоогдсон. Байгалаас яасан гал тэсвэртэй, хорт хий ялгаруулдаггүй гэх мэт маш олон давуу талтай байна. Тиймээс ч 3 удаа зочид буудлууд олон улсын стандартын дагуу заавал ноосон хивс доож дэвсгэн төдийгүй галын аюулгүй байдлыг хамгийн хатуу өндөр шаардлагатай олон улсын иргэний агаарын тээврийн онгоцууд ноосон хивс дэвсдэг байна. Манай үйлдвэр 2012 онд Италийн Мистан фирмийн лабораторийн тоног төхөөрөмжөөр өөрийн үйлдвэрийн төв лаборатори бүрэн тоногдсон байгаа. Ингэсний ачаар бид нар өөрийн үйлдвэрт нийлүүлэгдэж байгаа түүхий эдээс ахуулаад эцсийн бэлэн бүтээгдэхүүнийг дуустал технологийн бүх дамжлагуудынхаа чанарын яналтыг бүрэн хийж чадах болсон гэсэн үг ээ. За ингээд та бүхэнд би ноосон хивсний туршилтыг үзүүлээ. За энэ цайвар өнгөтэй буюу манай үйлдвэрийн нэгсэн дан байгалийн өнгөтэй цэвэр ноосон хивс байгаа. Энэ болохоор
полипропилен буюу манай захууд дээр хятад улсаас орж ирж зарагддаг синтетик хевсний үйлс байгаа. За ингээд шатлалтын байдлыг та бүхэнд харуулъя. За энэ синтетик хевс маань ерөнхийдөө полипропилен өөрөө шатлалтыг өөрөө өдөөдөг, цаашаа шатдаг, хайлдаг, хар утаа тортог гаргадаг, хортой хий ялгаруулдаг гэсэн үг. За энэ ноосон хевс та. За дүүл авалцахгүй, цаашаа өдөөгдөхгүй, өөрөө энэ галыг өдөөдөггүй байх нэ. За энэ полипропилен хевс маань шатаад ингээд дөлн авалцаад хайлаад урсаад ноосон хевс болохоор шатаж байгаа боловч цаашаа гал өдөөгдөхгүй. Ийм давуу талтай. Ноос нь байгалийн гарлаараа харшил үүсгэгчийн шинжийг агуулдаггүй. Элдэв, бактери, шавж шимэгчдийн үржих нөхцөл болдгүй. Ерөөсөө янз бүрийн хорт хий болон орчин бохирдуулагчийг ялгаруулдаггүй олон тохиолдолд туршилт ба амьдрал дээр батлагдсан учраас ноосон хевсийг дэлхийд даяар хүлээн зөвшөөрч бусад шалны материалаас илүүд үзэж мэрэгжилтнүүд санал болгож байна. Хевсний хэрэглээгээр өөрийн гэсэн сайхан соёлыг бүтээж чадсан монголчууд маань 2000 оноос хойш паркетын шал гэх мэт шалны зориулалтад импортын материалууд ашиглах болж хевсний хэрэглээ тодорхой хэмжээнд буурсан боловч 2008 оноос буцаад хевсээ худалдан авч эхэлсэн. Эрдэнэ хевсийн хамт олонд баярлалаа. Өнөөдөр бүх хөрөөгөө дороошлууллаа. Өмнө манайх ингээл ач зээнэр минь ирнэ л дээ. Ирээл паркетын шалан дээр тоглоол, улгаал, тэгэл даараал, ханиа төр хоолоо нүвтэн. Тэгэл хевс тавьчихсан. Тэгсэн мөртлөө юм хүүхдүүдийг юм хөдөлгөөнийг харах юм биш. Гүүгэл хевснээс нь гарна. Хөөе хүүхдүүдэд аль тэр өмд готлоо өмсөөр даар ишүү, хөрийн ишүү гэл. Араас нь байн гэл одоо хяналттай. Одоо тэгээд бүх өрөөгөө дороошлуулсан ч хичнээн амар. Ингээд санаа зовох юм байхгүй. Хүүхдүүд минь тэнд ч гүүгээл тоглож, энд ч унаал тоглож, хальтрах, гуулгах, даарах, хөрөх, өвдөх, хоолой нүвдэх л гэсэн юм байхгүй. Би бол үнэхээр амар тайван сайхан амьдрах ийм сайхан юмыг Эрдэнэ хевсийнхэн маань хийж өгсөнд баярлалаа. Тэгээд бидний аядах тайван амьдралын төлөө бид нар санаа тавьсан маш хөнгөн шуурхай сайхан үйлчлсэн танаа хамт баярлалаа. Энэхүү эцэг эхчүүд хүүхдийнхээ аюулгүй байдал гэр орныхоо тогтоохыг бодолцсон паркетын шалнаас татгалзаж ноосон хевс сонгох болж мөн сүүлийн үед синтетик хевсэн цэцэр дороожууд хятадаас маш ихээр орж ирэх болсон. Энэ нь хуван цэр эдийг химийн аргаар боловсруулж шийдэг учраас ширүүн гадаргуутай харшил өгөх магадлалтай. Ухаан цэвэрлэхэд амархан хэлбэр өнгө нь алдаж илэгддэг. Эдлэгээний хувьд маш муу, дээр нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг. Монгол улсын хевсний өвгөн үйлдвэрлэх Эрдэнэ хевс компани нь Монгол хүний сайн чанарын ноос ашигладаг төдийгүй дэлхийн хевсний хамгийн сүүлийн үеийн технологиуд болох хавтгайны хэл, суудаг утасны хослол зэрэг технологиудыг нэвтрүүлэн олон төрлийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Манай компани хевсийн бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, олон улсын чанарын шаардлага нийцүүлэх зорилгоор 2010 онд техник технологийн шинжилтийн төслийн дагуу Герман улсад үйлдвэрлэсэн Schönfer фирмийн CTM 640 маркийн 4 метрийн өргөнтэй 4 шинэх машиныг суйрлуулж өнөөдрийг хүртэл өндөр өргөөжтэй бүтээмжтэй ажиллаж байна. Энэхүү нэгэх шинэ машин дээр Монголдо хамгийн өндөр нэгттэй Хүнөө брендийн хевсийг дэлхийн жишгт нийцсэн ISO чанар стандартын шаардлагыг бүрэн хангасан цэвэр 100% ноосон 8 өнгөтэй Хүнөө брендийн хевсийг үйлдвэрлэж дэлхийн 17 оронд үйлдвэрлэн гаргаж байна. CTM нэг машины онцлог давуу талаас тавьж дурдвал бүрэн автомат компьютерийн удирдлагын системтэй технологийн 50 гаруй сүлжээсийн төрөлтөө өсний өндрийг 15 мм хүртэл хийх бүрэн боломжтой хамгийн өндөр нэгтийг гаргах өнгийн тоо 8 өнгөтэй хевсний дүрс зураглал нь илүү тод гарах эдгээ сайтай гэдгээр илүү давуу талуудтай юм а. Мөн хэрэглэгчдийн хүсэлт хэрэгцээ шаардлагын дагуу гадаадаас импортын саата утас, акрилик утас, торгон утас, полиэстер, шанель зэрэг олон төрлийн гоёмсог утсыг ноос утастайгаа хослуулан дээд зэргийн чанартай тансаг хэрэглээний хевсийг үйлдвэрлэн гаргаж байна.
Дэлхийд 100% носон утсаар хийсэн гар хивс нь 200 жилийн баталгаа өгч байна. Эрдэнэ твс компани 1981 онд үүсгэн байгуулагдаад анх авсан хивсээ одоо болтол хэрэглэж байгаа айл өрхөд олон байдаг учраас Эрдэнэ твс компани нэгтгэндээ 30 жилийн баталгааг бардам өгч чаддаг. Мөн дэлхийн 20 орчим улсад экспортоор гаргаж гадныхан ч 100% байгалийн гартай носон хивс хэмээн үнэлж амсайтай байдаг. Эрдэнэ твс компани носон хивснээс гадна олон улсад зөвшөөрөгдсөн стандартын дагуу 80% цэвэр ноос, 20% синтетикийн холиотой ноосон дорож үйлдвэрлэдэг. Энэ холиогоор хийсэн хивсэнд Bull Blend олон улсын носон бүтээгдэхүүний чанарын тэмдэг эзэмшүүлдэг бөгөөд улмаар 3 болон түүнээс дээш одтой зочид буудал дэвсэх стандартыг хангаж байгаа. Эрдэнэ твс хязгаарлалтанд хариуцлагатай компани нь чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлж хэрэгжүүлсэний баталгаа олгож Монгол улсдаа номер 2 компани болж 2008 оны 4-р сарын 30-нд ISO 9001 чанарын удирдлагын тогтолцооны гэрчлэгийг гардаж авсан байгаа. Бид нэр энэхүү олсон амжилтаа тасралтгүй сайжруулсны үр дүнд жил бүр энэхүү гэрчлэгээ сунгаан ажиллаж байна. Манай компани нь чанарын олон улсын баталгаа олох, олон улсын тэмдэгтүүдийг эзэмшиж ажилладаг байгаа. Үүний жишээ нь бол Woolmark тэмдэгт юм аа. Энэхүү тэмдэгт нь манайх 100% носон бүтээгдэхүүний баталгаа олгож, цэвэр 100% носон хивс, носон хүнжил, эсхий бүтээгдэхүүнүүдэд ашиглаж байна. Woolmark тэмдэгт нь бол олон улсын чанарын баталгааны тэмдэгт бөгөөд хэрэглэгч энэхүү тэмдэгтийг шашган дээрээс олж харснаар энэхүү бүтээгдэхүүн нь 100% чанартай баталгаатай бүтээгдэхүүн гэдэг баталгааг олж авдаг бие даасан брэнд тэмдэгт юм байна. Woolmark Blend тэмдэгт нь бол 80%-аас доошгүй ноосны агуулмжийг илэрхийлдэг тэмдэгт бөгөөд манайх энэхүү тэмдэгтийг битүү дэвсгэрийн дорожиндоо эзэмшин ажиллаж байна. 2010 оны 12 дугаар сарын 20-нд манай компани Ecotex гэрчлэгийг эзэмших хэрэгтэй болсон. Энэхүү тэмдэгт нь байгаль болон хүний биед ямар нэгэн хоргүй гэлтгэх тэмдэгт бөгөөд нэхмэл идэлд болох тэмээний, ноол уран болон сарлын хөврөн бүтээгдэхүүнүүдэд бид энэхүү гэрчлэгийг эзэмшин ажиллаж байна. Монголын томоохон зочид буудлууд, яам, төв засгийн байгууллагууд, цэцэрлэг сургууль бүхийн дивжээнд ихэнх нь Эрдэнэ твсийн носон дорожиг захиалгаар хийлгэж хэрэглэдэг юм. Хэрвээ та носон хивс, дорож, дулаахан, гоёмсог, сонгодог хэрэглээ гэдгийг мэддэг бол арчилгад төвхтэй гэж боддог бол хэрхэн амар хялбар зөв аргаар хивсний эдийгээ буцсгаж өнгө чанарын алдуулахгүй цэвэрлэх аргыг зөвлөх мөн таны худалдан авсан носон хивс болон дорожиг өрөө тасгаанд нь тохируулан герман технологиор суйрлуулж өгөх мэргэжлийн баг ажилладаг. Манай институутын багны ерөнхийдөө 3 төрлийн сурлуулгууд ажиллагаа хийдэг. Нэгт нь болохоор пакетын шал юм уу, цементний шалан дээр сул тавьж энгийн сурлуулалт хийх ажлыг өнөөдөр энэ альт хийлээ. Тэгээд маань сурлуулалт нь ерөнхийдөө цементний шалан дээр битүү цавуудаж наах болон зөөлөвч хадаас томод ашиглан сурлуулалт ажиллагаа хийдэг. Эрдэнэ твсийг номингийн бүх салбар дэлгүүрүүдээс үйлдвэрийнхнээр худалдаж авах боломжтойгоос гадна наран туул зах, хөдөө орон нутагт өөрийн төлөөлөгчийн газар, гэрээт борлуулагч нараар дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулж байна. Сүүлийн үед Эрдэнэ твс компани хөрөг хивс захиалгаар хийх үйлчилгээг сонгон, настан буурлууд, гэр бүлийнхэн, найз нөхдийнхэн зураг, хурдан хөлгөмөр, сургууль, албан газар, үйл усныхаа зургуудыг хивсэн дээр урлуулж бэлгэнд өгөх нь илэрхийлж, нандин бэлгэнд тооцогдох болсон байна. Эрдэнэ твс
Эрдэнэт Эвс.